2014 оны 8 дугаар сарын 1 шөнө Колорадо мужийн Вестминстер хотын цагдаагийн хилтэст нэгэн дуудлага иржээ. Hilltop Liquor нэртэй архины дэлгүүрийн зогсоол дээр хүн дайруулсан байж магадгүй тухай мэдээлэл байсан тул ойролцоох эргүүлийн машинууд шууд хөдөлсөн байна. Шөнө дундаас хойших Намгүм хотод ийм дуудлага ирэх нь ховор биш ч энэ удаа очиод харсан зүйл нь жирийн ослоос өөр байсан. Зогсоолын дунд талд нэг эрэгтэй хүн хөдөлгөөнгүй шахам хэвдэж байсан бөгөөд ойролцоо нэг машин зогсож байлаа. Машин дотор 39 настай Нэнси Жо Ариас 50 сууж байсан ба цагдаа нарыг бууж ирмэгц тэр өөрөө тэдэн дээр алхан очижээ. Тэр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, харин шууд та нар намайг одоо баривчилж болно. Би түүнийг дайрчихсан гэж хэлсэн байна. Цагдаа нар эхлээд хохирогчийн амийг аврахын тулд түргэм тусламж дуудсан. Газар дээр хэвтэж байсан хүн нь 38 настай Филипп Энтони Лабото болох нь тогтоогджээ. Түүнийг яралтай эмнэлэг хүргэсэн боловч гэмтэл нь маш хүнд байсан тул удалгүй нас барсан гэж эмчнэр мэдгдсэн байна. Үүний дараа мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлв. Цагдаа нар хэргийн газрыг хаач машины байрлал дугуй мөргөлтийн уул мөрийг баримтжуулж эхэллээ. Энэ нь санамсаргүй осол байсан уу эсвэл санаатай үйлдэл байсан уу гэдгийг тогтоох шаардлагатай байсан. Нэнсиг газар дээр нь баривчилж Вестминстер хотын цагдаагийн хилтэст хүргэв. Түүний амьсгалаас архины үнээр гарч байсан тухай баримтанд дурдгдсан байдаг. Байцаалтын үеэр Нэнси болсон явдлыг тайлбарлахыг оролдов. Тэр хэлэхдээ маргаан машин дотор эхэлсэн. Нөхөр нь уурлаж түүний нүүрлүү цогсон гэж мэдүүлжээ. Дараа нь тэр нөхөр Филиппигээ машинаас буу гэж хэлэхэд Филипп машинаас буугаад жолоочийн талын онгорхой цонхоор үргэлжлүүлэн цогсон гэж ярьсан байна. Тэр үед ууралсан Нэнси нөхөртөө би чамайг машинаараа дайрчих чадна гэж хэлсэн байна. Харин Филипп түүнийг дооглон чи тэгж чадахгүй гэж хэлсэн гэж Нэнси ярьсан байна. Байцаалтын тэмдэглэлд Нэнсигийн хэлсэн хоёр өгүүлбэр онцгой анхаарал татсан байдаг. Тэр хэлэхдээ би бодож байгаад дараа нь дайрсан гэж хэлсэн мөн би эцсийн үгээ хэлдэг хүмүүсийн нэг гэж нэмж хэлжээ. Энэ үгс мөрдөгчдийн хувьд маш чухал баримт болж хувирсан. Түүний хэлсэн үгсээс харахад түүний үйлдэл санаатай байсан эсхийг тодорхойлоход нөлөөлж болох байв. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх тусам нэг асуулт улам тодорхой болж эхэлсэн. Тэр мөчид Филипп Лабото үнэхээр аюул учруулж байсан нь эсвэл маргаан аль хэдийн дууссан байсан уу гэдэг асуудал. Хэрвээ тэр Нэнсиг үргэлжлүүлэн зодож байсан бол энэ нь өөрийгөө хамгаалах үйлдэл гэж үзэх боломжтой байлаа. Харин нөхөр нь аюул учруулахааргүй байсан бол машин хөдөлгөж дайрхан санаатай хүч хэрэгэлсэн хэрэг болж хувирна. Ингээд хэрэг Колорадо мужийн прокурорын газарчилчин Нэнси Ариаст хэд хэдэн эрүүгийн зүйл ангиар ял тулгах болов. Үүнд хүний амнасыг санаатайгаар хөнөөсөн мөн тээврийн хэрэгсэл ашигласан. Мөн согтуугаар жолоо барьсан гэсэн зүйл ангиуд багтаж байв. Тэр шөнө архины дэлгүүрийн зогсоол дээр болсон явдал одоо нэг шөнийн маргаанаас илүү зүйл болж хувирсан байлаа. Одоо энэ бүхний хариуг шүүхийн танхимд олох ёстой болсон юм. 2015 он гэхэд энэ хэрэг Колорадо мужийн шүүхэд жилжиж олон сар үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны дараа шүүхийн хэлэлцүүлэг эхэлжээ. Нэнси Жо Ариас одоо жирийн нэгэн маргаанд оролцсон эхнэр биш, харин нөхрөө машинаараа дайрч хөнөөсөн хэрэгт буруутгагдсан хүн болсон байна. Орон нутгийн мэдээллүүдээр яг л ийм мэдээ гарч байсан. Харин шүүхийн танхимд тэр шөнө яг юу болсон бэ гэдэг асуулт л хамгийн чухал байлаа. Прокуроруудын хувьд хэрэг нэлээд тодорхой харагдж байсан. Тэдний тайлбараар Нэнси болон Филипп хоёр маргалдсан нь үнэн. Филипп түүнийг цогсон байж магадгүй, гэхдээ тэр машинаас бууж Нэнсид шууд аюул учруулах байдал нь аль хэдийн дууссан байсан гэж прокурорууд үзжээ. Тэр үед Нэнси машинаа хөдөлгөж нөхрөө дайрсан нь уур хилэнгийн шийдвэр байсан гэж тэд тайлбарлав. Тэд шүүхэд нэг баримтыг онцгойлон дурдсан. Байцаалтын үеэр Нэнси өөрөө би бодож байгаад дараа нь дайрсан гэж хэлсэн байдаг. Прокуроруудын хувьд энэ өгүүлбэр маш чухал нотлогоо байв. Учир нь энэ нь санамсаргүй осол биш, харин шийдвэр гаргасан үйлдэл байсан байж болзошгүйг харуулж байлаа. Харин Нэнсигийн өмгөөлөгчд өөр тайлбар гаргаж ирсэн юм. Тэдний хэлснээр энэ бол санаатай аллага биш. Харин хүчирхийллийн маргааны дунд гарсан хяналтаа алдсан үйлдэл байсан. Нэнси тэр үед айж уурлаж сэтгэл санааны маш хүнд байдал байсан гэж өмгөөлөгчд мэдгдсэн. Тэд мөн Филиппийн өнгөрсөн амьдралыг шүүхтээр дурдав. Филипп Лабото өмнө нь хүнд хэлбэрийн гинт хэрэгт холбогдож байсан урт түүхтэй байсныг тэд онцолжээ. Тэр хүн хулгайлах, хүнд хадлах зэрэг хэрэгт холбогдож өмнө нь шоронд хүртэл сууж байсан. Өмгөөлөгчд энэ баримтыг ашиглан Нэнси тухай мөчид бодит аюулыг мэдэрсэн байж болохыг тайлбарлав. Шүүхтээр бас нэгэн чухал зүйл яригдсан нь тэдний харилцаа байлаа. Шүүхийн баримтаас харахад Нэнси болон Филипп хоёр өсвөр наснаасаа эхэлсэн урт харилцаатай хүмүүс байж.
Тэд 14 настайдаа танилцж олон жил хамт амьдарчээ. Гэхдээ тэр урт хугацаанд тэдний харилцаа үргэлж тогтвортой байсангүй. Маргаан хүчирхийлэл үйл ойлголцол олон удаа гарч байсан талаар гэрчүүд ярьсан байдаг. Шүүх хурал хэдэн өдөр үргэлжилсний дараа тангархтны шүүх шийдвэрээ гаргав. Нэнси Жо Ариасыг 1-р зэргийн аллагад буруутай гэж үзээгүй. Гэхдээ түүнийг тээврийн хэрэгсэл ашиглан хүний амнаас хөнөөсөн мөн согтуугаар жолоо барьсан хэрэгт буруутай гэж тогтоосон байна. Ойлгомжгүй мэт энэ ялыг доор тайлбарлах болно. Үндсэндээ энэ шийдвэр нэг талаараа прокуроруудын хатуу яллах байр суурийг бүрэн дэмжээгүй ч нөгөө талаар Нэнсигийн үйлдэлийг буруутай гэж тооцсон. Шүүхийн танхимд сууж байсан хүмүүсийн хувьд энэ хэрэг энгийн нэг осол биш, харин олон жилийн хуримтлагдсан уур хилэнгийн төгсгөр шиг харагдаж байсан гэдэг. Гэвч шүүхийн шийдвэр гараад ч нэг асуулт үлдсэн хэвээр байлаа. Нэнси Ариаст ямар ял оноох вэ гэдэг асуудал. Учир нь одоо түүний ирээдүй тангархтны шүүгчдийн дүгнэлтээс улбаасан ерөнхий шүүгчийн шийдвэрээс шууд хамаарах болсон юм. 2015 оны 9-р сар Колорадо мужийн шүүхийн танхимд энэ хэргийн хамгийн сүүлийн шийдвэр гаргах өдөр иржээ. Нэнси Жо Ариас аль хэдийн тангархтны шүүхийн шийдвэрээр буруутай гэж тогтоогдсон байсан. Харин одоо ерөнхий шүүгч түүнд ямар ял оноох вэ гэдэг л үлдсэн байна. Шүүхийн өмнө прокурорууд дахин байр сууриа илэрхийлсэн. Тэдний хэлснээр энэ хэрэг энгийн маргаан биш, харин хүний амийг авч утсан ноцтой үйлдэл байсан. Тэр бүчид Нэнси өөр сонголт хийж болох байсан гэж тэд онцлов. Машинаа хөдлөхгүй байх, холдох, эсвэл цагдаа дуудах зэрэг боломж олон байсан гэж прокурорууд шүүхэд хэлжээ. Тэдний хувьд Нэнси нөхрөө дарсан шийдвэр бол уур хилэнгээс үүдсэн боловч эцсийн дүндээ хүний амьд хүрсэн үйлдэл байсан. Харин өмгөөлөгчд өөр өнцгөөс тайлбар хийв. Тэд Нэнсиг санаатай аллах үйлдсэн хүн биш гэж хэлв. Тэр олон жилийн турш тогтворгүй хүчирхийлэлтэй харилцаанд байсан бөгөөд тухайн шөнө нөхцөл байдал хурдан хяналтаас гарсан гэж өмгөөлөгчд тайлбарлав. Тэд мөн Нэнси баривчлагдах үедээ зогтохыг оролдоогүй, цагдаа нарт өөрөө болсон явдлыг шууд хэлсэн гэдгийг онцолжээ. Нэнси цагдаа нарт та нар намайг одоо баривчилж болно. Би түүнийг дайрчихсан гэж хэлсэн нь түүний үйлдэлд санаатаагаар нуугдах оролдлого байгаагүйг харуулж байна гэж тэд хэлсэн байна. Шүүхийн танхимд тэдний олон жилийн харилцаач дахин дурдгдсан. Нэнси болон Филипп хоёр өсвөр наснасаа эхэлсэн урт холбоотой хүмүүс байсан. Тэд 14 настайдаа танилцж бараг насан турш бүх амьдралаа хамт өнгөрүүлсэн. Гэвч энэ урт харилцаа эцэстээ нэг шөнийн маргаанаар дууссан байв. Эцэст нь шүүгч шийдвэрээ танилцуулав. 9 настай Нэнси Жо Ариаст хүний амнасыг хайхрамжгүйгээр хөнөөсөн хэрэгт 6 жилийн хоригял. Мөн тээврийн хэрэгслээр хүний амнаас хөнөөсөн хэрэгт 6 жилийн хоригял тус оноож. Гэхдээ хоёр ялыг дээрээс нэмсэнгүй, эдгээр ялыг зэрэг эдлэхээр шийдвэрлсэн тул нийт ял нь 6 жил болж үлдсэн байна. Мөн тэр өмнө нь 325 хоног цагдаа хоригдсон хугацаагаа ялдаа тооцоолжээ. Харин согтуугаар жолоо барьсан гэж тулгсан ялыг аль хэдийн эдэлсэн хугацаагаар нь ял тооцсон байна. Ингэснээр Нэнсигийн хэрэг шүүхийн хувьд дуусгаар болсон. Нэг шөнийн маргаан хэдхэн секундын шийдвэр хоёр хүний олон жилийн харилцааг төгсгөж нэг хүний амийг авч утсан. Филипп Энтони Лабото эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан. Харин Нэнси Ариасын хувьд тэр шөнө хийсэн шийдвэр нь түүний амьдралын дараагийн хэдэн жилийг шоронд өнгөрүүлэх шалтгаан болсон юм. Энэ хэрэг энгийн нэг ослын тухай түүх биш байв. Энэ бол олон жилийн маргаан уур хилэн үйл итгэлцэл эцтэй ямар үр дүнд хүрч болдгийг харуулсан бодит жишээ болсон хэрэг байлаа. Шүүхийн танхимд гарсан шийдвэр хуулийн хувьд эцсэх байсан ч нэг асуулт олон хүний толгойд үлдсэн. Хэрвээ тэр шөнө хэн нэгэн нь нэг алхам ухарсан бол энэ түүх өөрөөр төгсөх боломж байсан болов уу гэдэг асуулт юм. Нэнси Ариас болон Филипп Лаботогийн хэрэг бол Америкт ховор зүйл биш. Олон хүнд энэ бол гинтийн ойлгомжгүй эмгэнэл мэт санагддаг ч статистик харуул гэр бүлийн маргаанаас үүдэлтэй хүчирхийлэл Америкийн нэгдсэн улсад маш том асуудал. Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо буюу FBI-ийн судалгаагаар 2020-с 2024 оны хооронд нийт 11,000 гаруй хүн өөрийн хамтрагч эсвэл гэр бүлийн хүнээсээ болж амиа алдсан байна. Мөн энэ хугацаанд 1.1 сая гаруй гэр бүлийн хүчирхийллийн хэрэг бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн маргаан хосуудын хүчирхийлэл нь Америкийн нэгдсэн улсын хүчирхийллийн гэмт хэргийн маш том хэсгийг эзэлдэг. Ганцхан Монголд ч биш. Статистик бас нэг сонирхолтой зүйлийг харуулдаг. Америкт бусад гэмт хэрэггээд нийт алгын хохирогчдын ихэнх нь эрэгтэй байдаг ч эмэгтэйчүүдийн хувьд хамгийн том аюул нь танихгүй хүн биш, харин хамтрагчд нь байдаг. Судалгаагаар эмэгтэй хүний аминд хүрсэн хэргийн ойролцоогоор 34% нь одоогийн эсвэл хуучин хамтрагчаас нь болдог.
Харин эрэгтэйчүүдийн нийт үхлийн хувьд эхнэртэй эсвэл найз бүсгүүдээ алуулсан тохиолдол 6 орчим хувь байдаг. Өөрөөр хэлбэл хайртай хамт амьдардаг хүнтэйгээ гаргасан маргаан заримдаа хамгийн аюултай нөхцөл болж хуурдаг байна. Хууль эрх зүйн талаас нь харвал Америкт гэр бүлийн маргаанаас гарсан хэрэг олон янзаар ангилагддаг. Хэрвээ хүнийг санаатаагаар алсан нь тогтоогдвол murder буюу аллах гэж үздэг. Энэ тохиолдолд олон мужид 25 жилээс бүх насаар нь хорихаал хүртэл оноодог. Хэрвээ санаатай биш боловч уур хилэн болгоомжгүй үйлдэлээс болж хүн асуурсан бол manslaughter буюу аллах гэх ангилал биш, харин хүний амнасыг хөнөөсөн хэрэг гэж ангилдаг. Ийм тохиолдолд ихэвчлэн 5-аас 20 жилийн хорихаал оноох нь түгээмэл байдаг. Харин автосол юм уу тээврийн хэрэгслээр хүний амьд хүрсэн бол тусдаа зүйл анги хэрэгэлдэг. Энэ нь муж бүрээс хамаарч 3-аас 15 жилийн хүртэл хорихаал авах боломжтой байдаг. Америкт жил бүр олон мянган цагдаа гэр бүлийн маргааны дуудлагад очдог. Ихэнх нь зүгээр л маргаан байдаг. Зарим нь зодон болдог. Харин цөөн тохиолдолд яг Нэнси Ариасын хэрэг шиг хэдхэн секундын шийдвэр хүний амийг авч чаддаг. Өнөөдрийн хэргийг дагаад нэг асуулт гарч ирнэ. Хэрвээ тэр шин хэн нэгний ганц алхам ухарсан бол юу болох байсан бол гэж. Гэхдээ бодит амьдралд тэр алхам ихэвчлэн хийгддэггүй. Өөрөөр хэлбэл хэсэгхэн зургийн тесэрсэн маргаан дунд өөрийгөө та барьж чадвал ноцтой аюулаас өөрийгөө болон өрөөлийг гитэлгэн гэдгийг сануулжээ.